Улс орны хөгжлийн түлхүүр бол хүн баялагийг хэрхэн үр дүнтэй ашиглах нь улс орон байгууллагын хамгийн чухал асуудал юм а. Өнөөдөр баялагийг хамгийн сайн удирдах буй тэрл улс орон байгууллага хөгжин дэвжиж байна. Манай улсад ч хүний нөөцийн удирдлага, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал бүх байгууллагуудад чухлаар тавигдах болжээ. Энэ бол байгууллагын хөгжлийн хамгийн зөв гарц юм. Манай багш нар өөрсдийнхөө заадаг хичээлийн дагуу хөтөлбөр боловсруулж, судалгаа хийж, нарийн нэг зэгцтэй мэдлэгийг бий болгосон. Хувь хүний чадамжид суурилсан чанарыг эрхэмлэгч Монголын цахим институт нь ээлжид сургалтандаа элсэлт авч байна. Үүнд хүний нөөцийн удирдлагаар мэргэшүүлэх 1 жилийн ром диплом олгох сургалт. Энэ сургалтанд суралцсанаар та албан хэрэг хөтлөлт, офис менежер, удирдлагын сэтгэл зүй, санхүү нэгтлэн бодох бүртгэл, төслийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг мэргэжлүүдээс сонгон давхар сертификатаа төгсөх боломжтой. Асуу компани нь Монголын цахим институтад хамтарч ажилладаг бөгөөд бус сургалтын байгууллагаас зохион байгуулж байгаа мэргэжилтэн бэлтгэл сургалтын танилцах өдрөлөг өнөөдөр болоод өнгөрлөө. Ерөнхийдөө маш давуу талтай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлэр мэргэжиж байгаа оюутнууд маань яг ажлын байртаа ирж танилцаад, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй яг ямар чиглэлээр явдаг үйл ажиллагаатай танилцаад явах нь маш чухал байдаг. Энэ утгаараа бус сургалтын байгууллагаас оюутнуудаа ингээд алгажуулаад явж байгаа нь нэлээд давуу талтай байлаа. Мөн бусад үйл ажиллагаануудаа бид нар бас цахим институтын байгууллагатаас хамтарч ажилладаг. Сургалт зохион байгуулах, за бие биенийгаа дэмжих талаар бас нэлээд хамтарч ажилладаг байгаа. Мөн хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хос мэргэжил эзэмшүүлэх 3 сарын ром диплом олгох сургалтанд тус элсэлт авч байна. Би Монголын цахим институтыг сонгож суралцсанаа түлэн баяртай байна. Манай сургуулийн давуу тал нь болохоор өөрийн үндсэн багш нараар хичээл заалгадаг давуу талтай. Би энэ хөтөлбөрт хамрагдаад төслийн менежерээр сонгон суралцсан хичээлж байна. Одоогоор өмнө төгссөн суралцагчид маань дотор одоо өөрийн төслөө бичээд санхүүжилтээ аваад өөрийн ингээд бизнесээ эхлүүлээд амжилттай явж байгаа хүмүүс олон байна. Хувь хүний хөгжил, ярих урлаг, элдэх ур чадварын хосолсон, тэгээ бүр төрөвчлсөн ийм сургалтыг зохион байгуулахар боллоо. Тэгэхээр одоо хичээлийн шинжил эхлэх гэж байна. Та бүхнийг юу хөдөлж ийнэ гэхээр шинэ орчин, шинэ орон зай, шинэ найз нөхөд, шинэ хамт олон гэдэг бүгд цааш нэр хүлээж байгаа. Тэгэхээр энэ манай сургалтанд та хамрагдсанаар та өөрийнхөө энэ орон зайд өөрийнхөө очих газар, байрлах ёстой газар байрлаж чаднаа. Ингээд та бүхэнтэй сургалтын дээр уулзцаая. Дээрх сургалтнуудаас гадна богино хугацааны эрчимжүүлсэн практик сургалтууд тогтмол явагдаж байна. Үүнд тулгтаа Монгол ухаан 5 хоногийн түрүүжилсэн сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан бэлтгэх 21 хоногийн сургалт, хүний нөөцийн менежерээр мэргэшүүлэх вакуумжуулсан 45 хоногийн сургалт, нэгтлэн бодох бүртгэлийн 1 сарын сургалт, офис менежерийн 14 хоногийн сургалт, аж ахуйн нэгж байгууллагын захиалах сургалтууд багтаж байна. Мөн оюутнуудаа үндсэн сургалтаас гадна урлаг, спорт, мэтгэл зан, эрдэм шинжилгээний хурал зэрэг идэвхжүүлж хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд тогтмол хамруулдаг. Монголын цахим институт нь өдөр тутамд хөгжиж байгаа техник технологийн дэвшлийг ашиглан өөрийн оюун ухаанд үнэтэй хувь нэмэр оруулах боломжийг олгож анхдагч цахим сургалтыг ч явуулж байна. Төгсөгчдийг хамтран ажилладаг байгууллагын хүний нөөцийн албан даатгажуулж өөрийн хөдөлмөр зурчлалын төвөөрөө дамжуулан ажил зурчлах юм а. Тамиртай энэ би мэдээ өгье. Монголын цахим институтыг хүний нөөцийн мэдлэгээр сургах хамт урьж байна. Хүний шилхэн шүү. Сургалтын бүртгэл явагдаж байна. Хаяг баруун дөрвөн зам, Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордны 203 тоод сургалтын чанар төгсөгчд чадварлаг багш нараараа илт ялгарах Монголын цахим институтэд суралцаж оюуны баялаг бүтээцгээе.